Монгол хүнд эрүүл хүнс газуурт компани төлөвлөж байна. Намайг Пунсалтлан гэдэг би Эрдэнэт хотоос авьяаслаг монголчуудад оролцохоор хүрэлцэн ирчээд ингэж байж байна. Би уулын өсөг өргөч мэргэжлийг эзэмшсэн. Сургууль төгсөөд Эрдэнэт сонины газар өсөг өргөчөөр ажиллаад тэгээд Хөвсгөл аймгийн хөгжим жүжигний театр гэдэг газар дагалан жүжигчин хийж үзэж байсан. Сүүлд нь би чинь кранчин болоод Эрдэнэт үйлдвэрт бас кранчнаар ажиллаж байсан. Зах зээлийн хүнд шуурганд амьдрах гал ингээд зүтгэжсэн үе. Аав маань өнгөрөөд 95 онд нас бараалсан маань надад маш хүнд цохилт болж ирсэн. Уулыг нүүлгээд аваа явуучих шиг болсон доо. Тэгээд тэрний дараагийн жил ээж маань сэтгэл санаагаар унаад огцом хараагүй болоод ингэсэн. Дээр нь би охиноо гидсэнд авч үлдээ. Тэр үе надад хамгийн хүнд үе байсан. Альва юм эхлэл бөгөөд төгсгөлтөө бас олонний хүчээр л энэ зүйлийг давсан да би. За үжилээд. Наасаа мөрөө таалта. Сайн байцгаана уу? За, ямар үзүүлбэртэй ирсэн бэ? Язгуур урлагийн төрлөөр төргийн хэллэгтэй л ирлээ. Төргийн хэллэг. Төргийн хэллэг. За, үзүүлбэр чи үзье гэж. Манай хааны мянган мөнгөн бөмбөгийг манай хааны мянган мөнгөн бөмбөг биш гээд өөр хиний хааны мянган мөнгөн бөмбөгийг мянган мөнгөн бөмбөг гэх юм бэ. Хотгор гүдгэр хонхор хүнхэр гөлгөр балтгар болтгор газрыг хотгор гүдгэр хонхор хүнхэр гөлгөр балтгар болтгор газар биш гээд өөр ямар хотгор гүдгэр хонхор хүнхэр гөлгөр болтгор газрыг хотгор гүдгэр хонхор хүнхэр гөлгөр болтгор газар гэх юм бэ. Арын уулын 15 тарган хар сарлгийн таргийг арын уулын 15 тарган хар тарлагын сарлаг гэж бишгээд өөр ямар арын уулын 15 тарган хар сарлгийн таргийг арын уулын 15 тарган хар сарлгийн тарг мөн гэж уух юм бэ. Ирээний тэрний үйлдвэрийн ирээсэн иргэн тэрний дуугай төмпөгээр дүрэн түнтгэр түүхий төмс байцаа манжин луун сонгон сармисыг түргэн түүгээрээ хүүе хүүхэд тусан дунлаа хөвлөө живлээ би эндээс эргэж харлаа хараад сэрлээ хүрлээ хүүхдийг гөрглөө тэрлээ гаргалаа гэж зөөдөлснэ сэрлээ мэдлээ бодлоо гэлээч усан дунсан хүүхдийн амийг авсан юм чинь саяын сайхан зүүдийг сайхан зүүд гэхгүй юм бол өөр ямар сайхан зүүдийг сайхан зүүд гэх юм бэ. Ирээд тэрний өдөр ирсэн тэрний дуугүй эцэд нь энд суугаа ирсэн элдв төрлийн ирээ миран хувцтай эмэгчүүд өвгчүүд эдгээр насны бүсгүүчүүд эрхэм шүүгчд авьяаслаг монголчууд та бүхэндээ авьяаслаг монголчуудынхаа нэрийн өмнөөс энэ өдрийн мэндийг дэвшүүлж буймэн энэ Зэгч минь. Хаа чи надаа хаана байжгаад ирсэн бэ гэж. Миний амьдралын туршид хаана байваа? Ирсэн дүнхээр их баярлаа. Баярлалаа. За чука. Энэ сайхан авьяасыг энд ирээд гаргахгүй бол Эрдэнэтээс ирсний хэрэг юу өгөх вэ? За чимгээгч. Үнэхээр төргийн хэллэг бол гайхамшигтай авьяас нэмхэн чадвар. Энэ бол урлаг юм байна гэдгийг та өнөөдөр харуулж чадлаа. Баярлалаа танд. За баярлалаа. Та сандарч гин үү? Би таныг энэс ч илүү бараг төргийн хэллэг хийх байх гэж бодоод тах юм. Хэл гацчвал тэгэл дуусаа. За цөмөр саналаа өгье. Миний хувьд бол 200%, 300% тэнцсэн. Дэгэ. Өнөөдрийн хувьд бол тэнцсэн. Таныг эцсийн шалгаруулсан дээр яг энэ тайзан дээр манай Rocket Bay-тэй хамтдаа гарч ирээд тэр дууг үглэж дуулахыг хармаар байна. Та тэнцсэн. Баярлалаа. Rocket Bay-ийн 200%-ийг 500-600% болох байх гэж найдаж байна. Амжилт хүсье. За баярлалаа. Дөрөв тэнцсэн. Кингэрэг гэж барьж аваад байгаа байхгүй юу? Нөгөө хурдаа. Гэхдээ энийг шүү дээ. Мараа хүртэл ингэж энийг юу яасан бэ? Язгуураа орчин үетэй холбогдсон байхгүй юу?
Монгол хэлний уран яруу дуусшгүй өв соёлын нэг бол яахаргагүй түргэн хэллэг юм. Үүнийг хойч үедээ үлгэрлэн яваа авьяасдаг оролцогч Пунсал Дуламда хагас шигшээ тоглолтод оролцох эрхээ авахт нь амжилт хүсэв.